Сайн байцгаана уу? Хэрвээ танд гинт супер хүч олдсон ч тэр нь яг хэрэгтэй үедээ дандаа буруугаар эргээд байвал яах вэ? Тэгвэл өнөөдөр бид The Wonderfuls цувралын эхний 4 ангийг тавч бөгөөд тодорхой тайлбарлан хүргэж байна. Цувралын маань гол дүр болох Gia эмээгийнхээ зоогийн газарт сонгон найрлахын сууж байгаагаар эхэлнэ. Зүрхний хүнд өвчтэйгээсээ болоод тэрээр амьдралдаа маш их готрон ханддаг. Хамгийн сүүлд эмчид үзүүлэхэд эмч түүнд бараг л энэ хорвоотой салах ёс гүйцэтгэх цаг нь болсныг хэлжээ. Жиа бүх зүйлээс залхсан байдагтай гудамжаар алхаж явтал ертөнцийн төгсгөл ирж байна хэмээн хүмүүсийг сүмдээ эсвүүлэхийг оролддог хэсэг бүлэг хүмүүстэй таарна. Жиа тэдэнд рүү уурлаж би тэр төгсөлийг чинь үзэх хүртэл амьд явахгүй болохоор зүгээр л амаа тат гэж хэлэхэд нөгөө хүмүүс нь түүнээс айн шуудал дуугүй болдог. Тэр шөнө ус зайлуулах хоолойн орчимд нэгэн эрэгтэй байгааг харуулна. Тэрээр тентхийн усанд хүрэх төдийд л түүнд хачирхалтай зүйлс тохиолдож эхэлдэг. Маргааш нь хотын захиргаан дээр Ким хэмээх өвгөн найзыгаа алга болсон талаар мэдэгдэхээр ирэх боловч хэн ч түүнийг ноцтой хүлээж авдаггүй. Энэ үед хотын хаа сайгүй болсон бүх зүйлийн талаар байнга гомдол гаргадгаараа алдартай сон ирнэ. Тиймээс бусд нь түүнийг Ли хэмээх маш хүйтэн хүндий марахын аргагүй шинэ ажилтан руу явуулж алхана. Сон нөгөө л ус зайлуулах хоолойн талаар гомдлож хог хаядлаар дүүсэн байгааг хэлдэг. Харин Ли маш тайвнаар бид хэдийнэ анхааруулах тэмдэг тавьсан. Үүнээс илүү бид яах ёстой гэж. Тэр газар үргэлж хувийн өмч байсаар ирсэн гэж хариулахад Сонг маш их уурлана. Дараа нь Лиг гадуур хооллож байхад Ким хажууд нь ирж суугаад яг л 20 жилийн өмнөх шид энэ хотод олон хүн гинт алга болж эхэлсэн талаар ярина. Гэвч Ли үүнийг нэг их тоосонгүй. Үүний дараа Ким байнга ордог хоолны газартаа очиход нөгөө сүмийн хүмүүс дахин гарч ирж түүнийг бас л уруу татахыг оролдоно. Ким уурлан тэдний тараах хуудсыг базаж хайтал гинт тэдний нэг нь Кимийн машиныг нүдэн дээр нь аимшигтайгаар хэмгчиж түүнийг бүрмсэн шоконд оруулдаг. Жиа аялалд гахын тулд эмээгээсээ мөнгө гуйж өглөх боловч эмээн зөвшөөрдөггүй. Эмээн түүнээс шинжилгээний хариуг нь асуухч Жиа өөрийгөө өхөж байгаагаа хэлхийг хүссэнгүй. Тэр оройтойгоо байгаа дээр нь мөрөөдлөө биелүүлэхийг маш их хүсэж байсан тул зөвхөн өөртөө л найдахаа шийднэ. Мөнгөний гахаагаа хагалан цуглуулсан хэдэн төгрөгөө аваад чимээгүйхэн гадагш гарахыг оролдсон боловч зоогийн газрын ажилтан гилд баригдаж орхино. Жиа түүнээс мөнгө гуйж үзэлч тэр бас л мөнгөгүй байлаа. Соны эхнэр бүх төлбөрийг төлдөг учраас гэрийнхээ бүх зүйлийг хяндаг. Тэрээр Соныг ээжигээ аялалд явуулах гэж байгааг мэдээд шууд л татгалзана. Сон гунигтайгаар охиноо сургуулиас нь авахаар очих боловч өмсөж явсан углаашнаасаа болоод хүмүүсийн нүдэн дээр эвгүй бүдэрч ундаг. Охин нь түүнийг танихгүй дүр эсгэх нь Соны зүрхийг зүсэх шиг л болно. Хожим нь Сон найз Кантагаа гэртээ суунгаа мөнгөгүй байгаагаа гайхан хамтдаа гомдолдог. Жиа аялалд хэрэгтэй зүйлсээ худалдаж авахаар зах руу явна. Хотынх нь түүнийг хэдийнэ мэддэг бөгөөд хий хүртэл хотод шинэ хэдий ч түүнийг таньдаг байв. Учир нь тэр зоогийн газрын эзний галзуу ач охин гэх нэрээрээ алдартай байлаа. Ли түүнийг с ิจ гтэй зүйлс худалдан авч Кимийн машины багажтай төстэй хүнд чемодан чирч явахыг хараад Кимийг хүнөөсөн байж магадгүй хэмээн сэжвэлж чемоданыг нь хүчээр онгойлгуулна. Гэвч дотор нь дүүрэн утгагүй хог новш байв. Ли ичиж байтал гинт Жиагийн дээрээс нэг зүйл унах шахахад Ли түүнийг хамгаалан өөр рүүгээ татдаг. Мэдээж Жиа Лигээр тарж бутарсан бүх зүйлээ түлэж бас хувцсыг нь бохирдуулсан хэмээн угаалгын мөнгийг нь хүртэл төлүүлэхээр болдог. Жиа эмээтэйгээ уцаар ярихад эмээн түүнийг гэртээ хүлээж байгаагаа хэлээд өнгөрсөн үеийн тэр хөөрхөн ээлдэг ач охин нь буцаад ирээсэй гэж хүсэж байгаагаа хэлнэ. Харин Жиа хүйтнэр тэр охин аль эрт өгсөн гэж хариулахад эмээн урдын адил түүн рүү хашгичиж дахиж хизээж өхлийн талаар битгий яар гэж загнадаг. Жиа Кан дээр очиж түүнийг болон Соныг өөрийг нь хулгайсан мэт жүжиглэхийг гуйна. Тэрээр видео бичлэг хийж эмээ рүүгээ явуулгаад барьцааны мөнгө нэххийг хүссэн ба тэдэнд мөнгнөөсөө хувь өгнө гэж амласан тул тэр хоёр ч зөвшөөрөв.
Тэд бяцаалтын бичлэгээ бахархалтайгаар үдэж суух зуур Жиагийн зүрх маш хүчтэй өвдөж эхэлснийг хинэн ч анзаарсангүй. Хэдхэн секундын дотор түүний зүрх зогсож, тэдний нүдэн дээр амьсгал хураадаг. Сон Кам хоёр айдаст автан хүшиж орхино. Тэд түүнийг аврахыг оролдсон боловч Жиа хэдийнээ өнгөрсөн байлаа. Кан цогцсны дэргэд асгартал уйлж, харин Сон тэднийг Жиад юу ч хийгээгүй гэдэгт хэн ч итгэхгүй гэдгийг ойлгон бараг л галзуурах шахна. Тиймээс Сон цогцыг нь хүн бараг очдоггүй ус зайлуулах хоолойн орчимд хаяхаар шийддэг. Энэ үед хийгийн байрны эзэн хаалгыг нь нүдэж, өрөөнөөс нь гарсан чанга дуу чимээнээс болж дахин загнана. Хий уучлалт гуйгаад өрөө рүүгээ буцаж ороход тэнд бүх зүйл оронгоороо эргэсэн байв. Хий маш тайвнаар хүүхдүүдийн нэрс, эмчийн тэмдэглэл болон 20 жилийн өмнө өнчин хүүхдийн асрамжийн газарт болсон дэлбэрэлтийн дараа баривчлагдсан доктор Хагийн тухай мэдээллүүдийг ухаж эхэлнэ. Доктор Хаг хүүхдүүд дээр нууцаар туршилт хийж байсан гэдгийг харуул Ким мэдүүлсний дараа түүний тухай үнэн ил болж байжээ. Эндээс Ли одоо хүртэл Кимийг хайж байгаа нь тодорхой болно. Хий Кимийн гэрт очих боловч түүнийг олсонгүй. Зөвхөн хаягдсан сүмийн тараах хуудсыг л олно. Харин Ким өөрөө сэрэхдээ алга болсон найзтайгаа нүүр тулан нэгэн өрөөнд түгжигдсэн байгаагаа олж хардаг. Агцхүү тэрхүү найз нь аль хэдийнэ аимшигт мангас болон хуурсан байдаг байна. Жиагийн талд гэвэл Сон, Кан хоёр гимшил айдаст автсан ч өөрсдийгөө хүчээсээр түүний цогцыг ус зайлуулах хоолой руу чирж явав. Тэдний яг цогцыг хаях гэж байтал Е гинт өмнө гарч ирээд тэнд юу хийж байгааг нь асууна. Тэр хоёр сандран цогцыг ардаа нуухыг оролдсон боловч Е сэжиглэн юу нуугаад байгааг нь заавал харна гэж зүтгэдэг. Энэ үед тэд санамсаргүй цогцыг шүргэж Жиагийн бие шууд л ус зайлуулах нүх рүү унчихна. Е цогцыг хараад маш их сандарна. Сон тэгцэндээ санаа зовлтгүй тэр амьд байхаа гэж амнаасаа унгаж орхино. Мэдээж Ли тэдэнд итгэсэнгүй. Цогцос руу яаран очих зуур цаадуул нь түүнийг зүгээр л хулгаасан гэдгээ сандран тайлбарлана. Ли, та нар чинь яаж хавэ? Хүн хулгаалаад бас арчсан юм уу? гэж хашигчаад шууд л цагдаа дуудах ба энэ хооронд Сон, Кан хоёр түүнийг үнэхээр алаагүй гэдгээ дахин тангарласаар байв. Гэвч тэднийг цогцос руу эргээд хартал гинт алга болчихсон байлаа. Яг энэ үед цагдаа нарч ирдэг. Ли цагдаа нарт Сон, Кан хоёрыг зоогийн газрын эзний ач охин Жиагийн цогцыг нууж байхыг харсан гэдгээ хэлнэ. Харин цагдаа тайвнаар Лигийн ард тал руу заагаад тэнд зогсож байгаа охиныг хилээд байна уу гэж асуув. Ли эргэж хараад Жиаг юу ч болоогүй мэт цоо ирүүл зогсож байхыг харна. Тэрээр нүдэндээ ч итгэж чадалгүй гүлрэн өөрийгөө хий юм хараагүй гэдгээ шалгахтаж дахин харна. Сонч бас адилхан цочирдож Канаас ард нь байгаа хүн үнэхээр Жиа мөн эсхийг асуух бөгөөд Кан шоконд орсондоо газар дээрээ ухаан алдан үнэн. Жиа хүртэл өөрөө гайхшилд орсон байв. Учир нь тэр өөрийгөө үхсэн гэдгийг маш тод санаж байлаа. Тэр яаж дахин амьд байж чадаж байна? Гэхдээ энэ нь цорын ганц хачирхалтай зүйл биш байв. Өмнө нь зах дээр Ли түүний чемоданыг хүчээр онгойлгож доторх зүйлс нь агаарт ботрох үед Ли өөрийн мэдлгүй асаас гараараа тэдгээр зүйлсийг удирдах байсан юм. Энэ хооронд Жиагийн эмээ өөрийн тандир тэтгүрт гарсан мөрдөгчтэй холбогдож ач охиныхоо гар утсыг мөшгүүлнэ. Эхлээд тэр нэг хачин зүйл хэлдэг. Дохооноос харахад Жиа Чэжүү арал дээр байна гэлэн тэр. Эмээ нь үүнд огт итгэхгүй байлаа. Учир нь Жиа тийм хол явж чадах ямар ч боломжгүй байв. Тэгтэл гинт байшил нь өөрчлөгдөж эргээд ойрхон болж харагдана. Эмээ нь Жиагийн өрөөнд ороод л охин үнэхээр явхаар төлөвлөж байсныг ойлгодог. Цагдаагийн хилцээр Сон, Кан хоёрыг байцаана. Тэд яг л Жиагийн зааварсанчлан бүхнийг үгүйсгэж зүгээр л тэр хаваар атгаж явсан гэж мэдүүлнэ. Байцаалтын үеэр ус зайлуулах хоолой руу очисон цагдаа гинт маш ихээр хөлөрч эхлэн. Хараач, би та нарт тэр газрыг аль хэдийнэ цэвэрлэл гэж хэлээ бидтэй хэмээн уурлан гомдолно. Жиа хэрхэн амьд үлдсэн нь бүгдийн хувьд онцог хിവэр үлдэнэ.
Жиас ирэхэд нь өмнө нь нэг шумбагч байсан бөгөөд тэр хүн хаанаас гарч ирснийг огт мэдэхгүй гэдгээ хэлэлч хинч түүний үгэнд итгэсэнгүй. Удалгүй эмээ нь хурж ирээд тэдний хуурамч барьцаалтын төлөвлөгөөг бүхэлд нь сонсчихно. Бүгд тэр даруй айн нуугдцгаана. Жиа хугацны шүүгэнд нуугдах боловч гинт хаа нэгтээ чосон гүрний үе рүү шилжчихсэн байх ба хүмүүсийг яг нүднийх нь өмнө эрүүдэн шүүж байхыг харна. Харин бодит байдал дээр эмээ нь Сон Кан хоёр руу хашгирчсаар л байна. Тэр Жиаг хайж шүүгээг нээхэд Ботор нь хинч байхгүй байсанд маш их гайхна. Тэгтэл гинт Жиа хаанаас ч юм бэ дахин гарч ирэх нь тэр. Айсан Жиа эмээдээ маш хачирхалтай зүйлс харж байгаагаа хэлнэ. Эхлээд Сон түүнийг загнуулахгүй тулд жүжиглэж байна гэж бодсон ч түүнийг үнэхээр өөр тийшээ аялаад ирснийг нь мэдсэнгүй. Ли энэ бүхнийг сонсоод Жиагийн энэ хачирхалтай байдлыг маш ихээр сонирхож эхэлдэг. Энэ үед өмнө нь хулгайлагдсан байсан өвгөн Кимийг нэгэн нууц байгууламжид байцааж байлаа. Тэд түүнээс үхшгүй мөнхийн хүүхдийн байшлыг мэдэх эсхийг нь хатуу шалгаан асууж байгаагаар энэ хэсэг өндөрлөнө. Ким 20 жилийн өмнө хид хідэн хүүхэд амьд үлдсэн ч аль нь үхшгүй мөнхийн хүүхэд болохыг мэдэхгүй гэдгээ мэдүүлнэ. Гэхдээ тэр 3972 дугаартай хүүхдийг маш тод сандаг байв. Энэ дугаарыг сонсох төдийдл Хид хуучны дурсамжууд нь хөөрнө. Хи бол 3972 дугаартай хүү байсан юм. 20 жилийн өмнө 3972 дугаартай хүү байгууламжид ирж туршилтанд оржээ. Тэрээр угаалга тохиж буй ихийнхээ бүдэгхэн дүр зургаас өөрөөр өнгөрсөн амьдралаа огт сандаггүй байв. Яванда тэр альва эд зүйлийг оюун бодлороо хүзлүүлэх чадвартай. Болсон ч түүнийгээ удирдах чаддаггүй байснаас болж өөхөх шахаж байжээ. Тэр үед нэгэн хүү гүйж ирээд түүнийг яг цагт нь авардаг. Хий түүнд болгоомжтой байхгүй бол чи ч бас өхөн шүү гэж сануулхад нөгөө хүү инээмсэглэн юу ч болж байсан би лав өхөж чадахгүй гэж хариулдаг. Тэр аварсан хүн яг одоо тэрхүү байгууллагын цөхрөлтгүй хайж байгаа үхшгүй мөнхийн хүүхэд байсан юм. Хи энэ бүх дурсамжийг байнга зүүдэлдэг бөгөөд хар дарж сэрэхтэй маш хүчтэй цочролд орсноос болж өөрийнхөө хүчийг хянаж чаддаггүй байжээ. Түүний байрнаас дандаа юм хагарч эвдрэх чимээ гардаг байсан нь үүнтэй холбоотой байв. Жиагийн эмээ эмчтэй уулзахад эмч түүнд итгэмээргүй мэдээд болгоно. Жиа бүрэн итэрсэн байлаа. Түүний биеийн байдал цоо эрүүл босон бөгөөд эмч үүнийг ердөөл гайхамшиг гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй байв. Гайхамшиг гэх үг эмээд нь маш эрт дээр үед хэн нэгний хэлж байсан. Жиа бол гайхамшигын хүүхэд гэх үгийг сануулна. Үүнд ихэд төгссөн эмээ нь гэртээ буцаж ирээд Чой гэх хүн рүү залгадаг. Энэ хооронд Сон Кан хоёр хамтдаа арх унгаа Жиагийн эмээ өөрсдийг нь яах бол хэмээн санаа зовж сууна. Кан бүхэнцэндээ ундааны лазыг хан руу шидтэл тэр нь ханыг нэгт цоолж том нүх гаргах нь тэр. Тэрээр өөрийн энэхүү аимшигт шинэ хүчээ ойлгож чадалгүй цочирдно. Сон яг энэ үед гэртээ харьсан Соны гар хүрэгчтэйгөө тас наалтчихно. Тэр хичнээн өөгц татаад ч гараа салгаж чадсангүй. Түүнд бас л юу тохиолдоод байгаагаа ойлгохгүй сандралд орно. Ус зайлуулах хоолоон усанд хүрсэн хүмүүст онцгой хүч орж байгаа бололтой. Маргааш нь эмээ нь Жиад биеийн байдал нь маш сайн болсон ч байнга шинжилгээ өгөх хэрэгтэйг баяртайгаар дуулгана. Тэрч байтугай Жиад онгоцны тасалбар худалдаж авснаа хэлээд хэрэв өөрийнх нь гаргасан дүрмийг дагаж ажилд орвол мөнгө өгнө гэж амлана. Жиа маш их баярлаж алзуу юм шиг л хооллож эхэлнэ. Яг энэ үед Чо эмээ рүү залгаж тэд уулзахаар тохиролцдог. Удалгүй Жиа Кантай хамт ажиллаж эхлэх ба Кан өөрт нь юу тохиолдсныг гайхсан хэвээр л байв. Гинт тэдэн дээр Ли ирж Жиагаас гайхамшигт хүүхдүүдийн талаар мэдэх эсхийг асууна. Жиа тэр үгийг нь ч олигтой дуудаж чадахгүй мөнгөнө. Ли нэг л с ิจ гтэй зүйл мэдэрч түүнээс өгсөн мөртлөө яаж амьд байгааг нь шуудхан асууж алхна. Жиа сандран үүнийг өгөөсгөж би зүгээр л унтаж байсан гэж мэлцдэг. Үүний дараа Жиа Канаас хуурамч барьцаалалтын бичлэг хийсэн камер хаана байгааг асуухад өнөөх камерыг ус зайлуулах хоолой дээр орхисноо хэвнэг хэлнэ. Өөрт нь тохиолдсон энэхүү гайхамшигийг хүнд ч мэдэгдэхийг хүсээгүй Жиа камерыг авахаар маш их сандран тийшээ гүйнэ.
Замдаа тэрээр Лигийн өөрийг нь нууцаар дагаж байгааг анзаардаг. Харин Ли өөрийг нь ч бас өөр нэгэн хүн ардаас нь нууцаар ажиглан дагаж байгааг огт мдээгүй байлаа. Жиа ус зайлуулах хоолой руу яаран очиход Ли хэдийнэ хог түүхчээс нөгөө камерыг нь авчихсан байлаа. Тэр бичлэгийг үзэж Жиа үнэхээр үхсэн байсныг өөрийн нүдээр харж баталгаажуулна. Өөрийн таамгийг шалгахын тулд Ли гинт Жиагийн дээрх барилгын суурийг бүхэлд нь нурааж архина. Хөөрхий охин зүхтахыг цөхрөнгөө баран оролцсон ч чадсангүй. Сон энэ бүхнийг нүдэндээ ч итгэж ядан харж байв. Гэтэл барилга бүрэн нурсны дараа Жиа гинт нэгэн усан онгоцон дээр оччихсон байлаа. Үзээд түүнийг ямар нэг аргаар олон улсын усан хил дээр очисон байна гэж хэлэх бөгөөд төхөөрөмж эвдэрсэн байх гэж зүтгэнэ. Яг энэ үед зурагтаар түүхэн кино гарч арын хэсэгт нь Жиа зурвасхан харагдаад өнгөрнө. Тэр өмнө нь эмнэлгээс Чос үрний үе рүү аялсан биш, харин түүхэн киноны зураг авалтын талбай руу санамсаргүй телепорт хийчихсэн байсан нь ийхүү тодорхой болов. Гэвч энэ удаад онгоцон дээр хүмүүс хууль бус бараа хил дагуулж байсан тул түүнийг цагдаа гэж андуурчээ. Тэд түүн рүү гал нээхэд Жиа тэр даруй нөгөө нурсан барилгын суурь руу буцаад телепорт хийгдэж ирнэ. Ли тэнд нуранг дундаас Жиаг хайж байсан бөгөөд охин гинт ард нь гарч ирэхэд шоконд орсондоо үхэх шахна. Тэр сандрахтаа өөрийнхөө супер хүчийг ашиглан Жиаг санамсаргүй түлхэж орхино. Өөрийн байгууллага руугаа буцаж очиод 3972 дугаартай хүүхэд мөн байна гэдгийг батална. Тэнд байсан эмэгтэй түүнийг эхлээд бараг сандаггүй ч өөр нэг охин Ли бол балтай ижил хүчтэйгээсээ болж үргэлж үзэн ядагддаг байсан хүү гэдгийг сануулдаг. Жиа Каны гэрт сэрнэ. Кан түүнд Сон түүнийг энд авчирсан гэдгийг хэлв. Жиа хувцсан дээрх сумны нүхийг шалгаж үзээд саяын болсон бүх зүйл үнэхээр бодит байсныг ойлгоно. Тэгээд тэр Канд өөрийгөө юр бусын супер хүчтэй болсон байх гэж хэлтэл Кан шууд л би ч бас нэг зүйлийг цохоод ханаа нэвтэлчихсэн гэж амнаасаа унгана. Тэр хоёр Соныг яасан бол гэж санаа зовон гэрлүүн яаран очиход түүний гар нь ургамалтай тас наалтчихсан байлаа. Сон зүгээр байгаа дүр эсгэгч удалгүй тэд түүний хүчийг бас олж мэднэ. Ийхүү гуруулаа юу болоод байгааг огт ойлгохгүй ялангуяа Сон маш их айсан байдагтай зогсцооно. Сон тэдэнд хотын захиргааны ажилтан хийх хүртэл ийм хүчтэй бөгөөд өглөө Жиаг алахыг оролцсон талаар хэлнэ. Цочирдсан Жиа Лигийн ажил дээр нь очиж нүүр тулахаар шууд шийднэ. Ли түүний юу яриад байгааг мэдэхгүй байгаа дүр эсгэж түүнээс зугцаар байх боловч Жиа бараг л түүнээс салахгүй дагна. Эцэст нь Ли гадуур ажилдаа мэд жүжиглэн офисоос гараад явхад нь Жиа болон бусд нь түүнийг дагна. Энэ үед Жиагийн эмээ уулзах ёстой байсан Чой гэх хүн нь нас барсныг олж мэднэ. Тэр шарил дээр нь очиход хүмүүс түүнийг амиа хорлсон бөгөөд үхэхээсээ өмнө эмээд зурус үлдээсэн талаар хэлнэ. Зуруст тэрээр хаа эмчийг өргөдөж байгаагаа бичээд 20 жилийн өмнө хаа эмч хилс хэрэгт гүтгэгдсэн тэрээр хизээж хүүхдүүд дээр туршилт хийж байгаагүй гэдгийг дурдсан байв. Үүнийг уншаад эмээ нь Чойг хэн нэгэн сүрдүүлсэн байх нь гэдгийг ойлгоно. Энэ үед хаа эмч нэгэн нууцлаг зочны тусламжтайгаар шоронгоос суллагдах бөгөөд тэр зочин түүнд үхэшгүй мөнхийн хүүхдийг олж ирэхийг тушаана. Хаа эмч хамгийн түрүүнд Чойгийнх руу мэдээлэл хайхаар очдог. Зоогийн газрын эзэн эмээг үннийг мэдэж байгааг олж мэдээд байгууллагынхаа оюун санааг удирдах чадвартай нэгэн охиныг явуулж Чойг алуулсан нь энэ байв. Үүнээс л уг байгууллагын нууц төв нь нөгөө хачирхалтай сүм байсныг бид мэдэж авна. Удалгүй хоёр мөрдөгч хүмүүс алга болоод байгаа хэргийн талаар асуухаар сүмд очино. Нөгөө нууцлаг эмэгтэй тэднийг халуун дотноор хүлээн авч үзэсгэлэнтэй сайхан газраа сонирхуулна. Мөрдөгчдийн нэг нь тайвширч эхлэхдээ зэрэгцэн тэрээр тэнд хачирхалтай нэгэн нууц өрөө байгааг анзаарч сэжин улам нэмэгдэнэ. Эмэгтэй хэвнэх нь түүнийг үзүүлнэ гэ тэднийг доош нь дагуулж орно. Тэр газар үгээр хилэмгүй үзэсгэлэнтэй харагдах боловч үнэндээ энэ бүхэн зөвхөн тэдэнд зориулж түүний бүтээсэн хий үзэгдэл хуурмаг зэрэглээ байсныг тэд мэдсэнгүй. Тэндээс гарсны дараа мөрдөгч өнөөх ус зайлуулах хоолой дээрх цагдаа шиг асар ихээр хөлөрч байгаагаа анзааран ихэд түгшиж эхэлнэ.
Манай гурван баатар лигийн өмнө зориуд супер хүчний талаар ярьж эхэлнэ. Лигийн анхаарал сарниж байгааг нь ашиглан Жиа түүний цүнхийг сэмхэн хулгайлж, улмаар тэр гурав хийг хүчээр чирж авч яваад өөрсдийнх нь хүчний талаар байцааж эхэлнэ. Гэвч тэдний зогшилтгүй үгхэнээс болж хийгийн толгой нь өвдөж, би юу ч мэдэхгүй, бас юу ч мэдхийг хүсэхгүй байна хэмээн уурлана. Тэд Лигээс залхаж түүнийг машинаасаа хөөж буулгахыг оролдоно. Гэвч Ли хаана бууж байгаагаа огт мэдэхгүй байсан тул хаалганаас зууралдаж байтал гэнт тэдний нүдний өмнө нэгэн цагдаагийн машин замаас гарч унахыг харна. Гуруула туслахаар гүйн очиж эхний цагдааг машинаас татаж гаргана. Дараа нь Жия Кан хоёр дахь цагдааг гаргаж авахыг оролдох боловч тэр хүний бие маш хачирхалтай хэвийн бусаар гажиж хэлтрээ алдсан байв. Машин дэлбэрэхээс өмнө Жия хурдан ус авчрахыг соонд даалгаад өөрөө Кантай хамт цагдааг нөгөө талаас нь татаж гаргахаар нацалдана. Энэ үедээ Жия Ли рүү хүн шиг байхыг хүсэж л байгаа бол хурдан хүчээ ашиглаад энэ машиныг хөдөлгөөч хэмээн зогсолтгүй хашигчна. Эцэст нь Ли бууж өгөн тэдэнд туслахын тулд өөрийн телекинез оюун бодлороо зүйлсийг хөдөлгөх хүчээ ашигладаг боловч тэнийг Кан үүнийг өөрийнхөө хүч гэж эндүрнэ. Ингээд тэд арай хийж цагдааг 9 минут гаргаж авлаа. Тэгтэл соон уснаас ямар нэг хачин амьтан өөр рүү нүдээ ирмхийг харлаа хэмээн үхтлээ айсан байдагтай гүйж ирнэ. Мэдээж түүнд хэн ч итгэсэнгүй. Соон галыг унтраахаар ярам орцсон боловч гинт түүний бие шатаж буй машинтай тас наалдчихна. Бүр дордууштай нь Кан бас түүн рүү наалдчихна тэр. Жия тэднийг аврахыг Лигээс цөхрөнгөө баран гуйснаар Ли дахин хүчээ ашиглаж Каныг сонгоос арайхын салгана. Дараа нь тэр өөрөө Соныг аврахаар гүйн очтол энэ удаад Соны өөрийнх нь хүч идэвхждэг. Сон машины сүрсэн хэсгийг ашиглан өөрийгөө хүчээр салгаж чадах бөгөөд Ли дэлбэрэх гэж буй машиныг цаг алдахгүй хол шидэж орхино. Энэхүү аимширт ослоос амьд мултарсны дараа Жия тэднэр маш их бахархаж бүгдээрээ нийлээд супер баатрын баг байгуулах хэрэгтэй хэмээн баяр хөөртэйгээр зарлана. Гэвч Лид үүнд оролцох ямар ч хүсэл байсангүй. Тэр тэднийг зүгээр л өөрийг нь хаа нэгтээ буйлгаад өгөхийг хүснэ. Харин нөгөө хэд нь цагдаа нарыг аварсны шагналын мөнгийг гуруулаа хувааж авна байх хэмээн итгэн баярлагдцгаана. Хожим нь Ли хотын бүртгэл мэдээллийг ухаж бүх зүйлийг маш нарийн шалгаж эхэлнэ. Эцэст нь тэр гурвыг супер хүн болгож хуургасан зүйл нь өнөөх ус зайлуулах хоолойн ус байсныг олж мэднэ. Нөгөө бие нь гажсан цагдаа хүртэл үүнээс болж хуурсан байлаа. Усны их үүсвэрийг мөшгөж үзээд энэ нь өнөөх хачирхалтай сүмийн төв байрнаас шууд урсан гарч байгааг олж тогтооно. Ингэснээр тэрхүү сүм бол хаа эмчийн шин бааз мөн болохыг Ли баттай мэдсэн ч цаашид юу хийхээ огт мэдэхгүй байв. Энэ хооронд нөгөө гурав аварсан цагдаа нараа ирэхээр имлэгт очисон боловч тэнд ямар ч гэмтсэн цагдаа хүрэгдэж ирээгүй гэдэг мэдээ сонсно. Тэд цагдаа нартай шууд холбогдож үзээд тэд ор мөргүй алга болсныг олж мэднэ. Тэр гурав өөрсдийн гараар цагдаа нарыг түргний тэргэнд хүлээлгэж өгсөн учраас хаашаа алга болсныг нь гайхан маш ихээр сандарч эхэлнэ. Тэд супер хүмүүсийг ангуучилддаг ямар нэг байгууллага тэднийг ч бас хулгаасан байх вэ гэж айх бөгөөд тэдний энэ таамаг зөв байлаа. Сүмийнхэн хэдийнэ цагдаа нарыг төв байр руугаа аваад явсан байв. Хийх эцэст нь юу болоод байгааг бүрэн ойлгох үед түүнд бал ойртож ирнэ. Тэр Лид өөрийн хүслээр эцэгтэйгээ уулзахаар явсан дээр гэж сануулна. Хаа эмч тэдэнд тийм аимшигтай зүйл хийсэн байтал бал одоо хүртэл түүнийг эцэг хэмээн дуудаж байгаад Ли маш их байхна. Бал маш тайвнаар, тийм учраас л би түүнд хайртай. Тэр надад үн цэнийг мэдрүүлсэн. Одоо би ч бас түүнд тусалж байна. Би гажигтай хүмүүсийг цуглуулж устгахад гэж хариулав. Үүнийг сонсоод Ли хувирлан амжилтгүй болсон буюу бажигтай болсон хэнийг ч болов тэд устгадаг босхийг тэр даруй ойлгоно. Тийм учраас л тэд нөгөө бие нь гажсан цагдааг авч явсан байжээ. Ли тэрхэн зуурт Жия болон бусад хүмүүст маш ихээр санаа зовж эхэлнэ. Үүний дараах нь Жия түн дээр ирж цагдаа нар эмнэлгээс алга болсон тасаар хэлдэг. Ли түүнд маш хатуугаар анхааруулж "Тэгвэл хүчээн үү, муужгаа минь? Чи болон бусад чинь нуугдахгүй бол тэд та нарыг ч бас бариад явчихна" гэж захина. Гэвч Жия түүний үгийг сонсохын оронд хүчээ хэрхэн удирдахыг зааж өгөхийг шаардан шалсаар л байлаа.
Хий түүнийг огт тоохгүй байх тусам Жиа усан бүр зөрүүдэлж түүнээс салахгүй дагсаар байв. Гинт Лигийн ажлын газрын эмэгтэй гарч ирэхэд Жиа түүнд харагдахгүй тулд шууд л өөр тийшээ телепорт хийчихнэ. Түүний буцаж гарч ирэхэд Хий хүчээ ашиглан Жиаг агаарт өргөж шууд утгаараа таазанд нааж орхино. Гэвч Жиа айхын оронд үүнд нь маш их дурлаж "Чи яаж ийм гайхалтай хүчээ нууж чадж байна аа?" хэмээн инээд алдна. Яг тэр мөчид Ли түүнийг бүрэмсэн галтуурсан гэдгийг ойлгодог. Дараа нь Жиа сандрангуугаар хүчээ алдвал дахиад өгөх үү гэж асуухад Ки тийм зүйл болохгүй гэж тайвшруулна. Үүнийг сонсоод маш их баярлсан Жиа баярсандаа бараг л бүжрэсээр офсоос гарч явна. Хи түүнийг араас нь нууцаар ажиглаж өөрийн ирэхгүй түүнд татагдж байгаагаа мэдэрнэ. Гэвч Лиг ажилдаа эргэж орохын даваан дээр Бал бас л Жиаг нууцаар ажиглаж түүнд рүү дайрахаар бэлтгэж байгааг анзаарна. Ли хурдан арга хэмжээ авч ямар нэгэн муу зүйл болохоос өмнө Балыг явуулна. Үүний дараа тэр Жиаг офс руу буцаж ирэхийг шаардна. Хи үнэндээ түүнийг Балаас хол байлгаж хамгаалахын тулд ингэж байгааг мэдээгүй Жиа маш баяртайгаар үгэнд нь орно. Лиг оффистоо буцаж ирэхэд Жиа маш догтгсон байдагтай сууж байв. Учир нь тэр бүхнийг буруугаар ойлгож Лиг өөрийгөө ажилд авч байна гэж бодсон нь энэ байлаа. Жиа тэр даруй эмээ рүүгээ залгаж энэ мэдээгээ дуусгахад хөгшинч бас маш их баярлана. Эмээ нь зоовын газар руугаа яаран очиж ажилчдаа бахархалтайгаар хэлэх ба тэд ч бас баяраа хамтдаа тэмдэглэцгээв. Гэвч удалгүй ажилчид нь эмээд зочин ирсэн байгааг дуулгана. Түүнийг эргэж хартал хаа эмч болон бусад супер хүмүүс зогсож байлаа. Тэрхүү супер хүмүүс хаа эмчийг өөрсдийн эцэг аврагч гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байв. 20 жилийн өмнөх дэлбэрэлтийн үеэр тэд хаа эмчийг аврахаар гүйж очисон бөгөөд хаа эмч тэдэнд зүхтаж өөрийг нь хүлээж байхыг тушаажээ. Тэд ягар хийснээр нь хийсэн ба тэдний биеийн хувирал маш ноцтой гаж нөлөө үзүүлж байсан учраас хаа эмчийг шоронгоос суллагдан тэднийг дахин хайж олоход маш их баярлцгаасан байв. Тэд өхөшгүй мөнхийн хүүхдийг олчих бол бүгд идэрнэ гэж гүнээ итгэдэг байлаа. Хаа эмч Жиагийн эмээтэй суунгаа хэрхэн шоронгоос суллагдсныг нь асууна. Тэгээд тэр энэ бүх зүйл болох шалтгаан нь эмээ өөрөө байсан гэдгийг хэлнэ. Цочирдсан эмээ юу яриад байгааг нь асуухад тэрээр зөвхөн хүүхдүүдэд туслахыг хүссэн ба тэр мөнгийг хаа эмч яг юунд ашиглаж байгааг огт мэдэхгүйгээр асар их хэмжээний хандив өгдөг байснаа тайлбарлана. Хаа эмч ёчтойгоор хэрэв түүний мэс чанар цэвэр байгаа бол тэр л биз хэмээн. Дараа нь тэр эмээгээс өхөшгүй мөнхийн хүүхдийн талаар асууна. Эмээ тэр хүүхэд үхсэн гэдгийг хадуу мэдэгдэнэ. Хаа эмч байгууллагынхаа нэгэн охиноор оюун санаа удирдах хүчийг нь ашиглуулан дахин байцаалгасан ч эмээ өхөшгүй хүүхдийг үнэхээр үхсэн гэж зүтгэсээр л байв. Өхөшгүй мөнхийн хүүхэд хизээж үхэж чаддаггүй байлаа. Хаа эмч түүн дээр тоо томшгүй олон удаа туршилт хийжээ. Тэр хүү дахин үхсэн боловч өөхөх тоолондоо буцаад л амьлдаг байв. Хамгийн аимшигтай нь үхэл бүр нь түүнд төвчхийн аргагүй аимшигт өвдөлтийг мэдрүүлдэг байсан юм. Хи энэ бүх тарчлааныг нүдэрээ харж байжээ. Нэгэн өдөр Ли найзынхаа зовж ханалж байгааг хараад хилэгнсэндээ биеэ хянаж чадгаа байж тэрхүү байгууламжийг бүхэлд нь устгасан бөгөөд энэ нь 20 жилийн өмнөх дэлбэрэлт байсан юм. Түүнээс хойш өхөшгүй мөнхийн хүүхэд хаашаа алга болсныг хэн ч мэдээгүй ба Хи хүртэл түүнийг хайсаар байв. Хи Жиаг өхлөөс эргэн ирэхийг хараад түүнийг өхөшгүй мөнхийн хүүхэд байж магадгүй гэж сэжилж байжээ. Гэвч Жиа охин учраас мөн түүний найз эрэгтэй хүүхэд байсныг маш тод санаж байсан тул өөрийгөө эндүүрсэн байх гэж бодон энэ таамгаа орхисон байв. Энэ үед хаа эмч болон бусад хүмүүс зоогийн газраас эмээг нь алалгүйгээр орхиж явна. Харин Жиа өөрийнхөө супер хүчинд маш их баяртай байв. Хэрвээ Лигээр заалгаж сайн бэлтгэл хийвэл дахиж хизээч онгоцны тасалбар авалгүйгээр хүссэн газар руугаа аялж чаддаг болно доо хэмээн тэр маш ихээр догтлоно. Маргааш нь Ли түүнээс ажил дээрээ туслахыг гуйдал Жиа шууд л Кан, Сон хоёрыг дагуулад ирнэ. Лигийн ажлынх нь түүнийг ийм хачин амьтадтай хамт ажиллаж байгаад үнэхээр итгэж чадахгүй байв. Удалгүй сүмийн гишүүд гудамж цэвэрлэхэд туслах нэрийдлэр тэнд хурж ирнэ. Гэвч Ли тэдний жинхэнэ зорилгыг шууд л ойлгоно. Тэд Жиагийн хувирлыг амжилтгүй болсон ажигтай
гэж үзэж байгаа тул түүнийг барихаар ирсэн нь энэ байв. Жиагийн аюулгүй байдалд санаа зовсон Ли яаргачлан Жиа, Кан, Сон гурвыг нэг өрөөнд нөөж тэндээ бэлтгэл хийхийг тушаана. Тэр тэднийг хүчин яг хизээ яаж идэвхждэг болохыг нарийн олж мэдхийг даалгав. Ингээд тэр гурав нөөгдсөн газраа хүчээ нухацтайгаар туршиж эхэлнэ. Энэ хооронд байгууллагынхан хувирал нь амжилтгүй болсон дахин нэг хүнийг цаазаар авна. Үүнийг харсан охидын нэг нь сандран тэдэнд бас ийм зүйл тохиолдох вэ гэж найзаасаа асууна. Харин нөгөө охин нь эцэгтэй илүү их итгэж үхшгүй мөнхийн хүүхдийг олоход л анхаар би бүхнийг зохицуулна гэж амлана. Үүнтэй зэрэгцэн Жиагийн эмээгийн хүсэлсэн мөрдөгч зоогийн газрын хяналтын камерын бичлэгийг шалгана. Тэрээр супер хүмүүс камерт ганцхан удаа л өртсөн байгааг анзаарна. Мөрдөгч бичлэгийг эмээд харуулхад Бал Жиаг олж хараад хийгийн хажууд үргэлж эргэлдэж байдгийг нь хаа эмчид хэлж байгаа нь бичигдсэн байв. Хаа эмч шууд л Балыг түүнийг авчир гэж тушаасан боловч Балыг ойртох үед Жиа гинт агаарт замхран алга болсон. Телепорт хийсэн нь харагдана. Эмээ үүнийг хараад маш их цочирдно. Гэтэл үүнээс ч илүү хачирхалтай зүйл тохиолдов. Эмээгийн хажууд зогсож байсан мөрдөгч гинт түүний утас руу залгах нь тэр. Тэр мөрдөгч яг хажууд нь байх ёстой шүү дээ. Яг энэ мөчөд эмээ хажууд нь байгаа мөрдөгч бол хуурамч гэдгийг ойлгоно. Энэ бол байгууллагын хуурмаг зэрэглэлээ үүсгдэг охин байлаа. Охин маш тайвнаар эцэгтэй зориулж үхшгүй мөнхийн хүүхдийн байршлыг мэдхээр ирснээ хэлнэ. Эмээ маш их уурлан чи түүнийг эцгээ гэж дуудаж байгаа юм уу? Чи галзуураа юу? Тэр хүн та нарыг тамлаж зүгээр л ашигласан шүү дээ гэж хашигчна. Охин ч мөчөөгөө үгэлгүй хорсолтойгоор тэгсэн ч чамаас дээр ядаж л тэр хувиралд орсон хүүхдүүдийг аварсан. Харин чи биднийг бүгдийг нь хайсан гэж сүргэнэ. Хаа эмч тэдний тархийг ямар аимшигтайгаар угааж төөрөгдүүлснийг ойлгосон эмээ гүн шоконд орно. Охин түүнийг үхшгүй мөнхийн хүүхдийн байршлыг хэлэхгүй бол үрд аимшигтгий үдирдэл донд төвжих болно гэж сүрдүүлнэ. Гэвч эмээ маш хүүтнээр өнгөрсөн 20 жил миний хувьд аль хэдийнэ там байгаагүй юм шиг л ярих юм гэж хариулав. Охин ч яваад өгнө. Тэр даруй эмээ ач охиныхоо аюулгүй байдалд үхтгээ санаа зовж жинхэнэ мөрдөгчөд Жиаг яаралтай олохыг тушаадаг. Энэ зуур Ли сүмийн бүлгмийн удирдагчийг бүрмсэн галзуурсан. Бүр өөрсдийнхөө супер хүчийг бурхнаас өгөгдсөн гайхамшиг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг нэгэн болохыг олж мэддэг. Сүмийн удирдагч Балын тушаалыг сохроор дагаж Лид түүнийг үхэх гэж байгааг хэлнэ. Бал дайралтаа эхлүүлэх ба хамгийн түрүүнд өнөөх сүмийн удирдагчийг өөрийг нь хөнөөнө. Дараа нь Лидэд тулалдаж эхэлнэ. Гинт Жиа санамсаргүйгээр яг тулааны голд телепорт хийж орж ирэх ба харсан зүйлдээ маш их цочирдно. Бал түүн рүү машин шидэх яг тэр мөчөд тэр найзууд руугаа буцаад телепорт хийнэ. Ли аюулд орсон талаар тэдэнд сандран анхааруулах гэж байгаад тэр Каныг барьж авах бөгөөд санамсаргүй түүнтэй хамт буцаад тулааны талбар руу телепорт хийчихнэ. Бал энэ удаад гурвууланг нь нэмсэн устгахаар шийдэж дахин нэг машиныг тэдний зүг аимшигтай хүчээр шийдлээ. Жиа өөрийн амиа үл хайрлан шууд л урагш үсэрч Лиг биеэрээ хаан тас тэврэв. Асар том төмөр унаж газар доргион тоос бужигнахад Бал ялалтаа тэмдэглэн хүйтнээр инээмсэлж зогсов. Гэтэл гинтгэн тоосны дундаас өнөөх машин агаарт хүүрэн нисэн нь Кан яг л ууртай тэрхүү хүнд төмрийг хоёр гараараа хөнгөн өргөж чулуудсан нь тэр байв. Бал нүдэндээ ж итгэж ядан "Юу вэ? Чи бас хувирсан юм уу? Дахиад нэг гажиг амтна уу?" хэмээн хаширлаа. Харин Кан ингэрээ бахархалтайгаар "Ажиг гин шүү. Би цоо ирүүл байна да" хэмээн игдүүцэн хариулав. Уурсан Бал хамаг хүчээрээ түүн рүү дайрч эхэллээ. Гэвч үр дүн нь дэндүү хачирхалтай бөгөөд инээдтэй байв. Балын шийдсэн болгон Кангийн эргэн тойронд унаж, орчин тойронд тэр жигтэй сүрэн дэлбэрч байхад Канд ганц ч зураас гарсангүй. Хамгийн инээдтэй нь Кан өөрөө юу хийгээд байгаагаа ямар агуу хүчтэй болсноо огт ойлгохгүй байлаа. Тэр зүгээр л юу ч болоогүй юм шиг баяртайгаар алга ташиж өөрийгөө ялж байна хэмээн тэнэгхэн хүн шиг хөөрцөглсөн. Энэхүү утгагүй бөгөөд инг замраагүй тулааны дундуур Жиа сүүлчийн хүчээ шавхан Лиг тэрсээр дахин телепорт хийлээ.
Орон зай солигдож тэд Жиагийн үргэлж очихыг мөрөөддөг байсан тэр л үзэсгэлэнтэй газарт эцэст нь нэг хурж ирэв. Гэвч энэ гайхалтай мөчид нэгэн маш бунигтай асуудал байсан нь Жиагийн амьсгал тасарч байлаа.